Hello guys, welcome back to Rich Tarot Хүзэр. За өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ мэлхийн ортонд төрсэн хүмүүсийнхаа 8 дугаар сарын өнөfüйтөлийн байдлыг харцгаая. Тэгэхээр энэхүү бичлэгийг үзэхдээ та нар, сар болон мандалт орд болон Венус гарынхаа байршлын дагуу үдэж болно гэсэн үг. Тэгэхээр тэр маань юу гэсэн үг вэ гэхээр хэрэг таны нарчин мэлхийн ортных бол, сарчин мэлхийн ортных бол, мандалт мэлхийн ортных бол харин Венус гарагч бас мэлхийн ортонд байрсан бол энэ хөө төлөв танд хамаатай гэсэн үг. Тэгээд би бодохгүй өөрийнхөө төрсэн өдөр одоо он цаг сар төрсэн газрыг одоо хотыг ашиглаж яаж төрөлтийн гаригуудынхаа байршлыг мэдээж үлдэх талаар бодохгүй мэдээлэл хийх байна. Бичлэг хийх болно. За тэгэхээр уламжлалт тусаараа би crystal байгалийн чулуугаараа хүзрийнхээ энергийг зэрлэн байгаа. Тэгэхээр хүзрээ 3 байгаа. Тэгээ шинээр subscribe хийж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За юу яг хүзрөө мэргийг эхлүүлэхээс өмнө бүгдээрээ сонсож байгаа хүмүүсийнхаа энергийг цэвэрлэх маягаар гээд юу төвтийн дуугартай гаягаар жоохон дуугаргацгаая. Тэгэхээр гүнзгий амьсгаа авч агаад өнөөдрийн бүх одоо ажил дээрээ ч юм уу сургууль дээрээ ирсэн стрессүүд чинь ингээд бинээс чинь гарч ийн гэж төсөөлөх нь л да. За надад мэдээлэлээр сахиусан тэнгэрүүд охин тэнгэрүүд минь ер нь 8 дугаар сард мэлхийн орчны хүмүүс маань ямархуу шинж чанартай энерги нь ямар хуу төвшөнд явагдаж байгааг хэлж өгч туслаач. Тэр нь хайр дурлал, санхүү, эрүүл мэндийн зэрэг талбарууд дээр ер нь тэрний ерөнхий одоо зам төлөв нь ямар харагдаж байгааг хэлж өгч туслана уу. Дэлхийн ортонд төрсэн хүмүүс маань ерөнхий энергийн чиг хандлага 8 дугаар сарын. Дэлгэвчж байгаа охин хүмүүстэй маш их баярлалаа. За зүг шаргалт явагдсан байна. Ace of Cups. Окей. За тэгэхээр 4 өдөр авъя. За ямар ч лээсэн урднд болж исэн урднд таныг сэтгэлээр шархлуулсан тэр зүйлийг одоо болт тавьж явуулаагүй нэг өсөндөө шархаж идгээгүй байна гэж харагдаж байна. Тэгээ өөр мэдээлэл өгөөч. Мэдээлэл авчиж байгаа сахиуснууд маш баярлалаа. Queen of Cups шаарч баярлалаа. Page of Swords. Nine of Wands. The last card. Нэг сүүлийн карт маань байна. Hanged Man. За тэгэхээр яг уу 3 of Swords доошоо харж байсан. Энэ маань түрүүний миний хэлснээр бол яг таны зүрх сэтгэл рүү чинь 3 сэлэм заасан юм шиг тийм гүнзгий одоо сэтгэл шархлалт явагдсан байна. Тэрнээс үүдээ сэтгэл готролт явагдсан юм. Айгүй депрессэнд ороод ганцаарлын байдалд орсон ч юм уу, өөрийгөө үнэлэмж чинь буурсан ч юм уу. Ямар ч байсан та өөрийнхөө нэгийнхэн одоо чухал хэсгийг алдчихсан ч юм уу нэг тийм мэдрэмж төрж байна. За тэгээд энэ 3 of Swords-ийг улам мэдээ тодорхойлж өгөөч. Please clarify 3 of Swords. Борвын сэлэм гэдэг хүчийг тодорхойлж өгөөч. Imprisonment гинэ. Ямар ч лээсэн энэ таны зүрх сэтгэлийг шархлуулсан үйл явдал нь таныг болохоор эрх чөлөөгүй мэд санагдуулаад байсан юм уу? Эрх чөлөөгөө алдчихсан мэд нэг шоронд байгаа юм шиг тийм мэдрэмжтэй амьдарч байсан юм уу? Энэ main male гинэ. Нэг залуу харагдаж байна. Гол дүрийн залуу гэж гарч ирж байна. За тэгсэн чинь sorry. За
За тэгээд нэг хүзэр авъя. Three of Swords гэдэг хүзрийг тодорхойлж өгөөч. Тийм жоохон нөгөө ачаалттай байсан юм уу? Ажил дээр ачаалттай байсан юм уу? Тэгээд уул нь бол та бодохдоо энэ хүн ингээд за нэг хүн хайр дурлалын хэлбэр дээр юм шиг байна. Амьдралд ч орж ирсэн байна л да энэ main male гэдэг хүн маань. Амьдралд чинь шинээр ингэж орж ирсэн. За шинэ за ингээд хайр дурлалын хэлбэр дээр шинэ хүн орж ирлээ. Надад ингээд шинэ боломж ертөнд зүгж байгаа юм байна гэж ингээд найдаад ямар ч ясаа хүлээлттэй байсан юм уу? Тэгсэн чинь энэ харилцаа чинь таны хувьд маш их ачаал өгсөн юм байна л да. Ажлын хажуугаар ч юм уу яг амьдралын хажуугаар маш их ачаалтай харилцаа. Тэгээд тэрнээс үүдээ та яг өөрийнхөө эрх чөлөөг алдчихсан юм шиг ч юм уу шоронд байгаа юм шиг яг тийм хүснээ хийж болохгүй яг хүний эрхчлэлд орчихсан юм шиг тийм мэдрэмжтэй байгаад тэгээд маш их сэтгэлээр унж сэтгэл чинь шархалсан байна. Тэгээд та тэр шархаа одоо бол идгээгүй байгаа юм байна гэж гарч ирж байна. Тийм учраас дараагийн хүзэр маань Ace of Cups доош гарч байсан. Энэ маань болохоор тэр чигээрээ self love буюу өөрийгөө хайрлах одоо энерги бэлэгддэг. Тэгэхээр яг нь өөрийгөө хайрлаж тэр шархаа эдгэх цаг иржээ гэж байна. Тэгээд Ace of Cups-ийг бүгдээрээ хартгая. За Ace of Cups гэдэг хүзрийг тодорхойлж өгөөч. Өөрийгөө хайрлахын тулд одоо яг ямар арга хэмжээнүүд дэлхийн орны зүгээс авах хэрэгтэй вэ? Тэр талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч хайрлаач. Өөрийгөө хайрлах. Өөрийгөө яг яаж ямар чиглэлээр өөрийгөө хайрлах зүгээр юм бэ? Өөртөө дуртай юмнууд авч өгөх юм бол санхүү дээрээ жоохон гарцтай. Одоо юу гэдэг юм? Ace of Cups гэдэг хүзрийг тодорхойлж өгөөч. Наруу байгаа шүү. Knight of Swords гэж гарч ирж байна. За нэг хүн харагдаж байна. Тэр нь болохоор агаарын махбодтой хүн байна. Тэгсэн чинь Queen of Swords бас дахиад агаарын махбодтой хүн байна. Энэ болохоор таныг өөрийг чинь хэлж магадгүй. Танаас өөртөө энергиэр ах юм уу? Энергиэр залуу ч юм уу? Насаар бага ч юм уу? Насаар ах ч юм уу? Тийм хүн байх юм. Ер нь бол энэ хүн маань залууч байж болно. Хөгшин танаас ахч байж болно гэсэн үг. Насаар эсвэл энергиэр. Тэгээд King of Wands таашаа харж байна. Өөрийгөө хайрлах тал дээр юу хүнээс бусад хүмүүсээс битгий хамааруулж өөрийнхөө үн цэнийг тогтоо гэж ах шиг байна. King of Wands юу одоо та дотроо ингээ бодол дотроо бодохдоо өөрийнхөө үн цэнийг ч юм уу өөрийгөө хайрлахын тулд та өөрөө үн цэнтэй хүн байх ёстой гэж боддог байх л та. Тэгтэл бид нэр яг үндэ ямар хиндэж хаанч ямар ч үн цэнэгүй байсан ч гэсэн бид нэр өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Тэгтэл заавал үн цэнтэй байж ижил заавал одоо юу гэндээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж ижил өөрийгөө хүндэлж хайрлана гэх юм бол тэр чинь нөгөө нэг conditional love болчихж байгаа байхгүй юу? Unconditional love буюу ямар нэгэн тийм condition гэдэг чинь одоо юу болцолтой гэсэн үг. Заавал ингээд тэгжээж л би өөрийгөө хайрлана. Тэг ингээд тэгжээж л гэдэг чинь ингээд болцол заачиж байгаа байхгүй нэг гэсэндээ өөрийгөө яг байгаагаар нь хүлээн авч чадахгүй. Заавал ингээд нийгмийн одоо хүлээн зөвшөөрөгдсөн ямар юу гэдэг ямар зүйлүүд хүнийг үн цэнтэй болгохын гэж нийгэм хэлэх үед яг тэр нийгмээс заагдсан юунуудыг одоо заагдсан тэр юунууд энэ л да яа гэдэг тэр заагдсан хэмжээсүүд нь таны одоо мэдлэг чадвар ч юм уу юу гэдэг тэрний хүрэхгүй байх юм бол
өө би үн цэдгүй байна гэж яг үндэ бол хизээж тэгж бодож болохгүй. Яагаад вэ гэхээр чинь тэр нийгмийн заагаад байгаа тогтоомжууд, заалтууд чинь бидний өөрсдийн маань босгож ирсэн, бидний өөрсдийн маань ингэж imagine хийсэн баггүй бид нар чинь хэрэгцээ одоо яг толгойн тосроо ингэж бодож ургуулсан хин нэг нийтэр чинь санаа шүү дээ. Яг үндэ бас санаа. Гэтэ санаадаа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн санаа л да. Тэгтэл олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн санаа байлаа гэд таны амьдралыг тэр чигээр нь шийдэх тиймээ хүчтэй байх шаардлагагүй байхгүй юу? Яагаад гэвэл гэхээр та өөрөө өөрийнхөө амьдралын мастер нь учраас та өөрөө өөрийгөө бусдад хайрлах уу гэдгийг шийдэх мастер учраас яг нь нийгэм юу ч хэлж ийсэн гэсэн хажууд хүмүүс чинь юу ч хэлж ийсэн гэсэн юусоо тоохгүй байх хэрэгтэй. Тэгээд хамаг үн цэнэ өөрийнхөө хайрлахаараа дотроосоо зүгээр л ямар ч тийм болцлоггүйгээр ундаргаж гаргаж ирэх юм бол ирээдүйд та өөрлөгөө таныг ямар ч болцлоггүйгээр хайрладаг тийм ситуац тийм одоо ирээдүг өөрлөгөө авчирч яах гэсэн үг л дээ. Тэгэхээр яг одоо та хүн өөрийгөө хайрлаад ирэхэд тусам яг үндэ бол ирээдүй болоосай ч юм уу өнгөрсөн болоосай ч юм баг санаа зовох тийм байхгүй. Бүх юм яг одоо хүссэн юмар нь болцсон учраас тэгэхээр яг нөө өнгөрсөнд нэг их амьдрахгүй байна гэсэн үг энэ хүмүүс маань. Яг одоо тэр энергиэрээ ингэж хамаг сайхнаа цэвэрлээд өөрийгөө хайрлаад тий ингээд ертөнцийг гоёор харахад баг юу ч өөрчлөгдмөөргүй санагтаад тэгээд яг нөө жинхэнэ яг өөрийн хүсэж байгаа амьдралаа өөрлөгөө дуудана гэсэн үг. Ирээдүрөө ч юм уу өнгөрсөн дөрөв ч юм уу тийг зүхтахыг хүсэл нь нэг өсөндөө байхгүй болчихсон байна тий. За тийм ээ шүү за. За тэгээд дараагийн үзэр маань 10 of Cups гарч ирсэн. За энэ үзэр болохоор ямар энерги бэлэгддэг вэ гэхээр нөгөө хүн болгоны ингэж мөрөөддөг тийм нэг аз жаргалтай амьдрал байдаг штэ. Одоо юу гэдэг бид нар ингээд амьдралын партнертайгаа ханаа сонгоо суугаад тэгээд тэр хүнтэйгээ ингээд гэр бүл зохиогоод хүүхдүүдтэй болоод тэгээ бүгдээрээ айгу санхүүгээрээ сэтгэл санаагаараа ч оюун ухаанаараа айгу тийм аз жаргалтай илэг бүтэн хайраар дүүрэн тий тийм амьдралыг хүн болгон хүсэж байгаа штэ тий. Тэгтэл тийм амьдрал 8 сард таны тэр хүсэн хүлээж байгаа эсвэл тийм уран зөгнөлт одоо толгой дотроо бид нэр ингэж imagination хийж байгаа штэ уран зөгнөж байгаа штэ тэрийг. Тэгээ тэр амьдрал чинь хаалгаа чинь тогсож ин гэж 8 сард тэгээд хүнтэй танилцж байгаа мó эсвэл аль хэдийнэ та бүгд маань ингээд гэрэлжсэн байж болно. Хэрвээ аль хэдийнэ хүнтэй гэрэлжсэн бол энэ карт юг санал болгодог гэхээр буцааж нөгөө нэг анхных шигээ тийм мэдрэмжүүдийг илүү сэргийх боломжууд амьдралд ч орж ирэх магадaltaй. Хамт дахиад кино үздэг ч юм уу, хамт дахиад хоолнд ордог ч юм уу. Би бинийхээ хэсэг сэтгэл нь буцаж ингээд гал нь ингэж буцаж асаж эхлэх юм уу тийм энерги бэлэгдэнэ. Хэрвээ та ганц би бол энэ маань та яг тийм өөрийг чинь happy байлгах яг хангалуун сэтгэлээр чинь хангалуун байлгах тийм хүнтэй 8 сард уулзах магадaltaй байна. Тэгэхээр Arwing Cups гэдэг аль хэдийнэ тийм хүнтэйгээ уулзчихсан ч байх магадaltaй. Тэгээд уулзаад одоо тэр хүнтэйгээ хамт ирээдүй зохиож байгаа, амьдрал зохиож байгаа, гэр бүл зохиож байгаа гэж төсөөлж явах ч бас магадaltaй л да. Тэгэхээр Arwing Cups гэдэг үгийг тодорхойлъя. Please clarify the 10 of Cups. What does it mean? What's the interesting main female sudden wealth gini? За энэ дээр шүү дээ гинтийн бажилт гэж гарч ирж байгаа. Тэгээд гол дүрийн эмэгтэй гэж гарч ирж байгаа юм. Тэгэхээр та хин нэгний амьдралынх нь гол дүрийн эмэгтэй болчихсон явж байгаа мó яг одоо. Тэгээд юу заримдаа жоохон ядуу сэтгэлгээ гарах гэдэг юм уу? Өөрийнхөө энерги жоохон ядуу сэтгэлгээгээр ч юм уу ядуу энергиээр заримдаа дүүрэх гэдэг ах магадaltaй байна л да. Poverty гарч ирж байна. Ядуурл гэсэн үг.
Тэгэхээр тэр энергийг шилжүүлээд илүү баян чинэлэг энерги рүү шилжүүлэх юм бол гинтийн баяжилт гарч ирж байгаа 8 сард харагдаж байна. Одоо шинэ бизнес хийх боломж орж ирдэг ч юм уу. Яг ингээд өөрийнхөө санхүүгийн хэмжээг одоо шат ахиулах тийм боломжууд орж ирэх магадaltaй. Гэхдээ хамгийн гол нь тэр нь юунаас шалтгаалах вэ гэхлээр таныг тийм дутмагийн энергид байлгаад байгаа зүйлүүдийг засаж залруулж тэгээ буцаад өөрийгөө тэр high вибрац, өндөр вибрацны баян чинэлэг бүх юм байгаа хангалуун одоо байгаа тийм энергитэй хүсэл нь бүгдээрээ болчихсон хүн талархав штэ тийм энерги рүү шилжүүлэх юм бол 8 сар та өөрийнхөө хүссэн ажиргалтай амьдралыг дуудах магадлал өндөр болж байна. За Queen of Cups гэж харж байсан. Тэгэхээр нэг зүйлийг яг та бусдыг хайрлах гэсэн сэтгэлээ ч юм уу бусдыг гэдэг байсан сэтгэлээ одоо жоохон багасгацсан ч юм уу татчихсан ч юм уу яг угаасаа мэлхийн ордныхан чинь усны хүмүүс байдаг л да. Усны ордны амьтан учраас юу гэдэг юм айгүй emotional байдаг. Одоо уурлахтаа амархан, баярлахтаа амархан, гомдохтаа амархан. Тэгээд бусдыг айгүй тийм инэрч хайрлаж, дайлж, цайлж бусдын ходоодыг дүүргэн байлгах их сонирхолтой. Маш сайхан хоол игээд гэртээ яаж жаргалтай халуун дулаан гадаад одоо аимшигтай ертөнцөөс тусгаарлагдаад гэдэг ч юм уу тэгж мэлхийн ордныхаа хүмүүс манд дийднийхээ харах магадaltaй байдаг. Яагаад вэ гэхээр гэр гэдэг зүйлэл тэднэрт хамгийн одоо security буюу тогтвортой байдал болон хамгаалалтыг бий болгодог. Гэрээс гараа авчих юм бол тэгэл нөгөө аимшигтай аюултай орчин байгаа штэ. Тэгэхээр гэр гэдэг зүйлийг тийм одоо тав тухтай ч юм уу тий хоолоор илбэг дүүрэн байлгах сонирхолтой. Тэгэхээр энэ Queen of Cups мөн доош гарч унахаар та 8 сард юу бусдыг гэж гүүхээсээ болоод эсвэл илүү өөр лугаа нөгөө нэг фокусаа авчирч ярьж магадгүй л дээ. Илүү өөрийгөө хайрладаг ч юм уу тий илүү өөрийг чинь happy байлгадаг аз жаргалтай байдаг зүйлүүдийг хийж байгаа ч юм уу. Ямар ч лээсэн бусдад үгүй гэж хэлж сурж байгаа юм байна. Урдан дандаа ингээл за энд нь тусалчи да, тэгчи да, за хөөрхий дөө гэл ингээд өрөвдөж хайрлаж бусдад харьцдаг байсан бол одоо арай өөрийнхөө нөгөө хэл хязгаарыг тогтоогоод үгүй гэж хэлж сурж байгаа гэж харагдаж байна. Тэгээд нэг мэдээлэл орж ирж байна гэж энэ communication, харилцаа холбоо, мессеж дуудлага ч юм уу. За энэ Page of Swords гэдэг хүсрийг бүгдээ тодорхойлцгаая. Please clarify Page of Swords. Despair. Одоо жоохон ганцаардмал байгаа мó? Холын зайнаас мэдээлэл орж ирж байгаа юм. Тэгээд тэр нь болохоор нэг нас биед хүрсэн залуу гэж харагдаж байна. За тэгэхээр мэдээлэл өгөөч. Энэ нас бид хүрсэн залуутайдаа холын зайны харилцаа үүсгэж байгаа юм уу? Энэ заавал нөгөө нэг эрэгтэй хүн байх шаардлагагүй дээ зүгээр яг нас бид хүрсэн тийм хүн байна л да. Маш одоо амьдралын туршлагын айгүй их. Тийм учраас юмыг харах өнцгөн ч гэсэн илүү томор сэтгэдэг ч юм уу, дотоод сэтгэлийн айгүй ууж юм ч юм уу. Гэхдээ энэ хүн яагаад таныг ингээд санаа зовоолгоод байна? Despair буюу ингээд яг энэ зурган дээр харж байгаа шиг ингээд санаа зовоод байгаа тийм энер харагдаж байна. Тэгээ нэг бодлогошруулаад ингээд таныг суулгачтай юм энэ талаар бодохоор энэ хүн тантай хамт ингээд гэр бүл зохиохыг хүсэж байгаа мó, хүсэхгүй байгаа мó гэдгийг ингээд ил тод болох юм шиг байна л да. Урд нь яг яах юм мэддэхгүй ингээд нэг юу гэмдэ clear vision of the future гэж хэлнэ л дээ. Яг ирээдүйд яг яах одоо ирээдүй ямар харагдаж байгааг нь яг ил тод хэлэхгүй байсан учраас таныг айгу харанхуйд байлгаад байсан гэсэн үг. Тэгэхээр одоо 8 сард энэ хүний зүгээс энэ холын харилцааны хол байгаа ямар ч зэ ойрхон байхгүй тантай хамт. Тэгэд энэ хүнээс ингэж яг ирээдүйдээ энэ харилцаа хаашаа чиглүүлэх вэ гэх талаар мэдээлэл орж ирж ингэж харагдаж байна. Page of Swords. За тэгээд энэ Nine of Wands маань ерөөдөө бол ямар үзэр байдаг лээ.
жоохон ядарчихсан ч юм уу, стрессчихсэн ч юм уу, энергийн шавхтчихсан юм шиг тийм мэдрэмж. Одоо өдөр болго ингээл юм хийгээлээдэг тэгэл гэртээ ирсэн чинь одоо хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх ч юм уу, өөрийн хүний хөгжил дээр анхаарах ч юм уу. Тийм үйл явдал, тийм үйл ажиллагаа хийхэд энергит босчихсан байдаг. Тэгэхээр шууд ирэл унтдаг ч юм уу, ажлаас ирэл хоол идэл унтаал маргааш өглөө дахиад ажилд явбал дахиад ажлаас ирэл хоол идэл унтаал нэгэн тийм ямар ч үр бүтээлэг өнгөрөөж иж магадгүй л дээ. Тэгээ би 9 of Wands-ийг харъя. Тэгээд 9 мод гэдэг үзийг тодорхойлж өгөөч. Male, female. Тэгээд main male. Тэг яг таны амьдрал нэг юм хүн байна л да. Та хоёр яг биенийхээ амьдралынхаа гол дүрүүд нь гэсэн үг. Та тэрний гол дүр нь тэр таны амьдралд бас гол дүрний хүн. Тэгээд энэ хүнтэй харилцахдаа жоохон ингээд тань нэг ачаалтай байх гэж магадгүй тэгэхээр poverty гэж харагдаж байна. Тэгэхээр та хоёр хоёулаа ингэж ертөнцийг ядуу сэтгэлгээр хараад байгаа юм уу? Та хоёрын дунд жоохон тийм ядуу тийм дутмаг энерги явагдаад байна. Эсвэл нөгөө нэг биенийг айгүй хүсээд байгаа учраас нэг юмар дутагдаад байна гэсэн энергийг явуулж штэ. Тэгэхээр нэг юмар дутагдаад байна гэдэг энерги чинь яг үүндээ бол ядуурлын энерги байхгүй юу? Бүх юм байхгүй. Яг хүсээд байгаа юм байхгүй гэдэг энерги штэ. Ядуу гэдэг чинь тийм байгаас тэ. Тэгэхээр яг нөө ер нь романтик харилцаан дээр сонирхож байгаа хүнээ хүсэх нь мэдээж шаардлагатай тэ. Хүсчээж угаасаа харилцаа үүсгэж штэ. Тэгтэл яг нөө тэрийгээ бас ингэж одоо хүсэх хязгаар гэж байдаг. Тэгэхээр бүр ингэж 24-д болоод онцсон юм шиг батхгүй байх нь л дээ. Тэр над руу хизээ зарлах нь уу, яах нь уу гэдэг ч юм уу. Тэгхгүйгээр зүгээр их нь хаяа бодоод тэгэл мартна буюу одоо өөр таны амжуулах тухайн өдрөө амжуулах хэрэгтэй юу байна тэрэн дээрээ илүү анхаардаг ч юм уу те. Тэгхгүй зүгээр л дандаа бодоод хаар чинь таны толгоон дээр бодол доторч сэтгэл доторч амар амгалан үүсэхгүй гэсэн үг. Тэгээ дээрээс нь тутмагийн энергийг явуулах нь айгу танд ашиггүй. За тэгж харагдчихэв. Тэгээд hanged man гинэ. Hanged man доошоогоо харж унсан. Тэгэхээр энэ маань яадаг вэ гэхээр ерөнхийдөө та урд нь ингээд 7 сард ерөөсөө ямар нэг юм хийх гэсэн чинь ингээд яг ингээд дотроос чинь ингээд гал дүрлцсэн юм шиг сонирхол байхгүй байгаад байсан юм уу? Ямар ч лсэн нэг юм хийх гэсэн чинь ерөөсөө болж өгөхгүй байгаад байсан юм байна л та. Тэгэхээр одоо 8 сар тэр хүссэн юм амжуулах боломж чинь нэгдэж байна гэж юм. Ерөөсөө тийм хаалт блок бол харагдахгүй байна. Тэгэхээр hanged man гэдэг хүсэж тодорхойлж өгөөч. Манай яг юуны талаар ингэж одоо манай мэлхийн орчныхан маань ингэж үйлдэл хийх гэж байна. Хин нэгэн сэтгэлтэй бас эхлээлчлэх гэж байна уу? Тэр талаар хэлж өгөөч. За 6 of cups гинэ. За энэ чинь бисэдэ таны нөгөө нэг хүсэл чинь талаар хүсэл биелүүлэх талаар. Та яг одоо ямар хүсэлтэй ямар одоо хүсийг биелээсэ гэж хүсэж байна. Яг тэрний чинь талаар юм байна л да. Тэрнийхээ талаар таны зүгээс ингэж үйлдэлүүд хийж эхлэн гэсэн үг. Одоо тэрнийг бүтээхийн тулд хүслээ биелүүлэхийн тулд таны зүгээс алхмууд авч эхлэх нь л да. The 6 of Wands гарч ирж байна. Ер нь бол айгуу тийм гал дүрлцэн сонирхолтой энерги одоо тэрийг болоосоо гэж дотроос айгуу хүсэж байгаа, найдаж байгаа. За тэгсэн чинь 9 of Swords гинэ. Бас л зүрх шархалтай холбоотой. Яг уу миний хүсэж байгаа зүйл маань бүтэхгүй бол яана гэсэн энергич бас байж магадгүй л дээ 9 of Swords маань. Тэгэхээр яг нөө ингэн нь штэ. Ер нь бол бид нар альва зүйлийг хүсэхдээ хизээч бид нар айх гэдэг энергитэй хамт явуулж болохгүй. Яна энэ маань хичихгүй бүтэхгүй бол яана гэд айчгаар чинь таны дээр хүсэж байгаа юм дээр чинь тодорхой хэмжээний блок үүсчихэж байна гэсэн үг. Тэгэхээр яг нөө юм хүсэхдээ та айгу өөртөө айгу итгэлтэй байх хэрэгтэй. За энэ маань яг бүтнэ болно гэсэн итгэлтэй. Тэгээд ер нь өөртөө итгэлтэй байна гэдэг confidence гэдэг гайхалтай. Confidence буюу өөртөө итгэлтэй байна гэдэг хамгийн хүчтэй магнит болж өгдөг. Хамгийн хүчтэй соронз.
Тэгэхээр та үнэхээр амьдралд чинь одоо болохыг хүсэж байгаа зүйлийг үнэхээр болно гэдэгт итгэж байгаа бол тэн дээр нэг айх шаардлага байхгүй шүү дээ тий. 100% итгэл тэгэл хамаг хүчтэй ажиллахад бүх юм окей. За та бүхэндээ ингэж юу мэдээлэл юм уу зөвлөгөө өгөх гэж trinket авъя. За өнөөдөр үзэж байгаа мэхийн ордных нь мань хандаж ямар одоо trinket өгөх вэ? Шөхөр онгоц гарч ирсэн. За тэгээд бүргэд гарч ирж байна. За шөхөр бол мэдээж миний шүгээ байнга үздэг хүмүүс угаасаа мэдж байгаа бах. Энэ маань юу гэсэн үг гэхээр одоо гадаа нартаач гэрт бороотой өдөр ганц газар дээр ганц тохионоо. Тэгэхээр тэр болгонд гэхдээ тэр ганц буу тохиож байгаа зүйл нь мөнхийн биш гэдгийг сана үргэлж сандаа ингээд ээлжилдэг учраас тэгээд дээрээс нь тэр таны одоо бороотой өдрүүдэд тань шөхөр байгаа гэдгийг сана буюу таныг одоо тийм таагүй зүйл амьдралд чинь тохиолддог ч юм уу тийм таныг депрессэнд оруулах зүйл тохиолдох үед та тэр зүйлийг даван туулах маш хүчин чадал байгаа. Бүх хэрэгслүүд чинь таны дотор чинь байгаа гэдгийг сана гэж юм л да. Тэгээд онгоц харагдаж байгаа нь ийшээ тийшээ аялахыг хүсэж байгаа мó яг одоо юм байлаар эсвэл холын зайны дээр сонирхож байгаа одоо холбоо тогтоосон хүн чинь таны амьдрал дээр ирж байгаа юм болов уу? Ямар ч байсан тийм travel буюу аялал харагдаж байна. Эсвэл зарим нь та бүгдийн зарим нь онгоцон дотор ажилладаг байж магадгүй л дээ. Онгоцон нисэх онгоц ч юм уу, онгоцны боол дээр ажилладаг ч юм уу, тийм байх магадaltaй. Тэгэхээр хэрвээ та тийм ажилдаа бол өнөөдрийн төлөв маань танд илүү хамааралтай байна гэсэн үг. Тэгээд бүргэд харагдаж байна. Бүргэд болохоор ерөнхийдөө бол айдгүй шүү байдаг. Яг ингээд нэг зорилго тавьсан бол тэрийг тууштай. Сонсож байгаа хүмүүс чи яаж бүргэд имдээд байгаа юм бэ гэдэг ч юм уу тий. Чи энэ бүргэд гэдэг амьдны амар дотор орж үтсэн биз дээ. Тийм өөртөө ихтэй яриад байгаа яа гэдэг. Яг үндэ бол тэр амьдны ингээд одоо гаргаж байгаа характер харах юм бол айгүй өөртөө ихтэй өөрийнхөө олцыг ингээд шүүрч авдаг штэ. Тэгэхээр шүүрч авахаас өмнө яг маш олон мэдээж анализ хийдэг л байх л та бүргэд маань. За ингэж явах юм бол ингэж юм болов уу гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр ямарчсан яг өөртөө ихтэй олзаа болоо тэгээд өндөрлөө нисгээс айдаггүй. Тэгэхээр яг нөө айц гэдэг зүйлийг амьдралаасаа авч хайл гэж ахч байна. Тэгэхээр зарим хүмүүсийн төлөвлөлтөй хүү яахгүй бол тэгэхээр чинь одоо өөрт нь ашиггүй тийм эрсдлүүд аваад тэгээд амьдралаа будаа болгочихвол яах юм бэ гэж бодож байгаа л та. Тэгэхээр яг үндэ бол тэр чинь бас л дахиад айчж байгаа байхгүй юу? Дээр үед яг бид нар чинь нөгөө нэг агуу магууд амьд байгаа та айж бид нэр амиа ордог л та. Тэгэхгүй ямар ч айц гэдэг зүйл байхгүйсэн болохоор зүгээр арслан дээр очиод идүүлчихдэг ч юм уу те айхгүй. Тэгэхээр яг өндөө бол бид нэр тийм дээр үеийн хэдэн мянган сая жилийн өмнө биш байгаа учраас яг одоо бид нар чи өөр нийгэм гэж байгаа 21-р зуунд тэгээд технологи хөгжсөн байх үед нөгөө нэг айдас гэдэг зүйл бараг байх шаардлагагүй. Бид нар яг өндөө бол айхгүй л сансарлуу ингээл одоо хүмүүс нисгдэг ч юм уу юу гэнэ айхгүй байж ижил дэвшилтэнд хүрдэг. Тэгэхээр яг нөө та өөрийнхөө амьдралыг ингэж цааш нь хөгжүүлж илүү одоо хүссэн амьдралаа өөрлөгөө татвах гэх юм бол айдас гэдэг зүйлийг өөрөөсөө авч хаясаа гэж би та бүхэндээ хүсье. За тэгээ 8 сард Мэлхийн ордныханд амжилт хүсье. Миний сувгийг ингээд маш их үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.